За би төлөвлөлтийн талаар видео оруулах тоолонд хүмүүс ихвчлэн намайг ямар дэвтэр ашигладаг гэсэн асуултыг тавиад ах шиг харагддаг юм аа. Тэгээд өнөөдөр би та бүхэндээ дэвтрийн тухай ярилцах гэж байна л да. Энэ жил миний хэрэгжилж байгаа дэвтэр маань харин харамсалтай Монголд зарагддаггүй энэ Leuchtturm гэдэг үйлдвэрийн герман дэвтэр байгаа. Би Америкээс энэ Bullet Journal гэдэг төлөвлөлтийн тогтолцоог зохион бүтээсэн дизайнер Carol Ryder-ийн бичсэн номтой хамт захиалсан. Тийм болохоор надад ингээд за ийм дэвтэр гэж хэлэх тоолно жоохон хэцүү гороогод идэг байхгүй юу? Өнгөрсөн жил миний хувьд болохоор надад яг л гардуур байсан дэвтрээс л би анх эхэлсэн. Тэгээ энэ болохоор Claire Fontaine гэдэг Францын үйлдвэрийн дэвтэр байгаа. Маш сайн чанарын цаастай. Тэгээд энэ үйлдвэр болохоор өөр нэг нэр нь болохоор Rodia. Тэгээд Rodia гэвэл та нар сайн таних байх л та. Яг тэгэхээр ийм том пайдууд нь Монголд бол зарагддаг тийм ээ. Тэгээд энэ дээр би одоо нөгөө өсгийнхаа чадрыг сайжруулах гэж бичиж байгаа. Биерээр том бичлэг хийж байгахдаа ашиглаж байгаа л да. Маш гоё мөнгөлгөр тийм чанартай нэгтэршил сайтай тийм цаас байгаа. Тэгээд саяхан миний хүү надад бас ийм хөөрхөн бэлэг авч өгсөн. Энэ нь болохоор Habana гэдэг Францын дэвтэр байгаамаа. Тэгээд нэгтэршил нь болохоор метр квадрат 85 грамм гэж байна. Тэгээд чернилэн үзэгний зурагтай. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр чернилэр бичсэн ч гэсэндээ нэвтрэхгүй тийм сайн чанарын цаас гэсэн үг гэж би ойлгож байгаа. Тэгээд бас нэг гоё юм нь болохоор үүнийг худалдаж авах юм бол та одоо мод тарих спонсор ивент тэтгэж болж байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ дэвтрийг худалдаж авахыг би бас хурхайлж байна. Энэ нэг талаасаа маш чанартай гоё дэвтэр байгаа. Нөгөө талаасаа болохоор та ийм сайн үйлсэд бас хонь нэмэр оруулж байгаа шүү. За тэгээ гадаадаас мэдээ захиалж дэвтэр худалдаж авснаас дотооддоо ороод ирчихсэн бэлэн юм бүтээгдэхүүнийг авсан хамаагүй дээр байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэндээ энэ бол тээврийн зардал мардал хэдийн орцсон байгаа учраас хамаагүй ганц хүн худалдаж авч захиалга өгж үнэтэй дэвтэр авснаас л хамаагүй гайгүй тусч байгаа. За тэгээд энэ Habana үйлдвэрийнх нь өөрсдөө танилцуулга ийм олон янзын гоё дэвтэр гаргадаг гэсэн юм завсран байж байна. Тэгэхээр одоо энэ дэвтэр цаасын бичгийн хэрэгсэл дуртай хүмүүст бол үнэхээр тохиромжтой сайхан дэвтрүүдийг гаргадаг компани юм шиг байна. За тэгэхээр гадна талынх нь бүрээсийг авчлаа. Тэгээд үндсэндээ миний гол зорилго нь болохоор энэ дэвтрийн надад хэмжээ нэг таалагдаад байгаа. Яагаад гэвэл гадуур би тэр ойлгоно нөгөө төлөлтийнхаа дэвтрийг барай яваад ээж чадахгүй. За барьж явлаа гэхэд би уулзалтан дээр ороод шууд энэ төлөвлийн хатвар дээр жишээлбэл уулзалтынхаа тэмдэглэлийг хийгээд яваад ээж чадахгүй. Яг тэгэхээр би нэг зөвхөн төлөвлөлтөндөө тэгээд өөрийнхөө дүгнэлт бодол санаа уралдуулах гэх мэтлэн нэлээд нухацтай юмд зориулаад байгаа байхгүй. Гэтэл заримдаа нэг уулзалтанд орох хэрэгтэй болдог. Заримдаа надад одоо гинтийн шаардлагаар шууд дутагдаад энэ том хүмүүс рүү орчих чинь би бараг жолооч яасан надад цаас өгөөч нөгөөд нь бензинийхаа бүтгэлийг хийдэг цаасыг өгөөд тэгээ би энэ тал дээр нэг дөрөв нуглаад ингээд бичиж байгаа байхгүй юу. Даваад гарчна л та дөрөв нугасан цаасан дээр. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ямар ч үед те энэ цөмгөндөө нэг ийм дэвтэртэй байх юм бол энэ хэмжээнд гэсэндээ яг энэ цаасыг дөрөв нугалсан юм шиг юм тохиромжтой байгаа. Дээрээс нь хүний нүдэнд өртөхдөө ч гэсэндээ цэвэрхэн харагдана. Ийм их хэмжээний хувьд бол их хайтаахан гэж би бодож байна. За тэгээд доторх цаасны хувьд болохоор хөндлөн зураастай. Тэгээд маш гоё яг чернилэн үзгээр бичиж тохирсон тийм нэгтэршил сайтай цаас байна. Тэгэхээр энэ дээр би өдөр тутмынхаа хийх ажлаа жигсаан бичих тэгээд дуртай үедээ хэмжээний бас нөө санаа орж ирэх юм бол тэмдэглээс харааж хэрвээ ямар нэгэн уулзалт болох юм бол тэрхүү уулзалтынхаа үеэр орчуулах хийж байхдаа бас надад түлхүүр өгнүүдэд бичих шаардлага өндөр байдаг. Би мэдээж бүх үгсийг бол бичихгүй. Түлхүүр үгсийг нь барьж авах юм бол тэр орчуулгынхаа чанарч гэсэндээ илүү өндөр болгодог. За энэ артлынхаа утсанд бас юм хөөрхөн юутай юм байна. Тогтуутай юм байна. Тэгэхээр ингээд заримдаа ингээд юм хавчуулмар санагддаг шүү дээ. Дэвтрэн цэцэрлэг хийчихэл яваад байдаг. Одоо энэ энийг ч гэсэндээ хаяхаа одоо
хэрэггүй энийг ингээд хадгалах хэрэгтэй гэж үзэх юм бол энэ чинь хийгээд явна. Тэгээд өөр ямар дэвтэр үйлдвэрлэлт юм бэ? Ямар хэмжээтэй юм бэ гэдгийг аваад захиалах шаардлага гарах юм бол бас ашиглаж болохоор байна. За тэгээ ийм байдлаар бас юм гардоор энэ Монголдо зарагдж байгаа гой гой дэвтэрнүүдээ энэ төлөвлөлт болон тэмдэглэлтэд ашиглаж болно. Тэгээд би болохоор зөвхөн нэг жишээ болгоод Номонгоос авсан дэвтрийг та нарт үзүүллээ. Гэтэл одоо Golden Pen ч юм уу эсвэл одоо яг энэ бичиг хэрэгслийн дэлгүүрүүдээр бол ороод ирчихсэн гой дэвтэрнүүд байгаа. Тэгээд мэдээж тэрэн дотор бол Францын үйлдвэрийн энэ дэвтэрнүүдийн цаас бол үнэхээр гой одоо цаашаага ингэж нэвтэрдгүүгээрээ тийм онцлог давуу талтай шүү. За тэгээд таны төлөвлөлт ажлаа тэмдэглэх гэх мэт олон зорилгыг хангах энэ дэвтрийн сонголт чинь бүхэл сайн сайхныг хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.